Ээж бит хоёрын нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэндээ хүрж байна. Өнөөдөр манай студид манай нэвтрүүлэгт оролцохоор Сонгой хайрхан дүүргийн 2 дугаар хилтэс. За хэв журмын тасгийн албан хаагч нар бол ирсэн байна. Та бүхэнд баярын мэндийг хүргэе. За сүчийн мэндийг хүргэе. Та бүхэндээс баярлалаа. За тэгэхээр зэрэг Сонгой хайрхан дүүргийн 2 дугаар хилтсийн за яг энэ бүтнээр бол нийтийн хэв журмыг хамгаалах тасаг гэж хэлнэ шүү дээ тий. За тэгэхээр зэрэг танаас эхлээд өөрийгөө болоод ээжигээ бас танилцуулаач. За намайг жаргал сайхан хөхтэй Бадрах Цул гэдэг. Сонгон хайрхан дүүргийн цагдаа 2 дугаар хилцэд. Дээдтэй өвжин гол тасагт. Эргүүдийн цагдаач болооч ажилтай. За манай ээжиг Пүрүсрэнгийн Должисрэн гэдэг. За таны хувьд. За намайг Галдангийн Барчаргал гэдэг. Би Сонгой хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцэд телекамерын цагдаагаар ажилладаг. Манай ээжийг маань болохоор одоо дижитийн сүнчилмаа гэдэг юм аа. Нэвтрүүлэлд оролцохоор ээж маань ирсэн байгаа. За таны хувьд. Намайг Үлзий сайхны Бүрнэ гэдэг. Сонгой хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцэд эргүүлийн цагдаа албан тушаалтай. Ээжийг маань Дандгийн Эрдэнэ Чимэг гэдэг нэгтлэн бодогч мэрэгжилтэй Сонгой хайрхан дүүргийн татварын хилцэд гарч ажиллаж байгаад одоо гавьяаныхаа амралтанд гарсан гэртэй байгаа. За таны хувьд. Намайг Ган болтын Чингис гэдэг. Сонгой хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцэд эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаа. Манай ээжийн хувьд бол Баянгол дүүргийн 133 дугаар цэцэрлэгт багш хийж байгаа. Одоогийн байдлаар. Одоо төтөд гарах төгссөн байна. За манайх одоо ингэ жоох ингэ төл гараа хөдөлгөх юм уу яа гэв. Би барилт бол дээцэгтэй хүрччихэ гэж байна шүү дээ. Тэгээ энэ бол аюу гай манайх төтөд байх хэрэгтэй. Тэгээд ээжүүд маань бол одоо 2 дугаар студиэс бид нарыг хараад бидний ярьж байгааг бол ингээд сонсоо сууж байгаа. Одоо тэгээ удахгүй хэдүүлээ энэ ч одоо сунааж манайгаад гүүж хараагаад бас нэлээд юм болно. Тэгэхээр зэрэг эртнээс бас би юмий халааж ах хэрэгтэй байх гэж бодож шүү. За тэгээд нэвтрүүлгийн маань хувьд бол бид хүн өнөөдөр бас гүүж хараагаад тахгүй юм мэдээж хэрэг тий. Яг тэр бол ойлгомжтой та бүхний хувьд бол мэдээж хэрэг байнгын бэлтгэлтэй байгаа хүмүүс бол тийм зүйлээс бол одоо халгана гэж юу аах вэ? Тэгээд нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд асуултуудыг тавих болно. Энэ асуултуудад маань урдчлаад манай ээжүүд бол хариулт өгөөд цаасан дээр биччихсэн байгаа. Тэгэхээр зэрэг таны өгж байгаа хариулт ээжийн өгж байгаа хариулттай нийлж байж та одоо оноо авах ийм системээр бол хэдүүл ажиллана гэсэн үг. За тэгээ нэвтрүүлэг бол ерөөсө товчгоо тодорхой ганцхан ширхэл дүрмтэй. Энэ маань юу вэ гэхээр зэрэг хизээд ээжийн зөв. Энд дэр бол маргах зүйл байхгүй одоо ээж буруу санчуу гэл нэгэ тийм бол байхгүй. Уучлаарай ээжийн хариултаар л явна. Хизээд ээжийн зөв. Эндээ бол санд нэгдэхгүй те. За хамгийн түрүүнд Бадрах Цул. За Бадрах Цулаас эхлэе гэж бодож байна. Та хилд орохдоо хамгийн анх юу гэж хэлж ирсэн болоо? Ээжэл гэж хэлж орж ирсэн байлгүй. Ээжэл. Яг ийм гэж хэлж орж ирсэн болоо. Харин аль нь одоо тэгэхээр зэрэг яг нэг тодорхой нэг хариултыг бол сонгох хэрэгтэй болох нь шүү дээ, тэ? Мөөмө гэж хэлсэн байж. Мөөмө. Одоо тийм мөөмөгөө яг одоо хэлж байгаа шиг ийм тод хэлж ирсэн юм уу? Мөөмө л тэ. Мөөмө. Яаж хэлж ирсэн бол мама чи одоо яадаг чи яаж хэлж ирсэн тэрийг хоёулыг багсаал тэл та харин тий дүнгэж хэлж ордог хэлд орж байгаа хөөхт шүү дээ тий тэгэхээр зэрэг яаж хэлж ирсэн бол энэ вакцины л байсан болов тийм ээ тэгжлээсэн баг. За ямарч нэг мемэ момогоор Бадрах Цул маань бол хэлд орж ирсэн гэж өөрийгөө бодож байгаа юм байна харин зөв бодож гинэ үгүй юу гэдгийг манай ээж бол хэлж өгөх боллоо. Ээжэл гэж хэлсэн да. Ээж эмээ өвөө гэл дуудчихсан. За ээжээ байх анхны бодсон зөв байсан биз дээ тий. Ээжээ тэгээд эмээ өвөө гэл явсан байх нь шүү дээ тий. Мөөмөг бол яах вэ тэгээд. Тэгээ хүн болгоно өвтгөлээсэн. Чи эмээ өвтгөөл ээжтэй өдөө өтгсөн. Тэгж орсон байна л да. Тийм байна тий. Тийм ер нь эхнийх зөв байсан юм байна. Тийм эхнийх зөв байсан. Ер нь эхнийхээ хөлбөдөр явчвал бас зүгээр л юм байна тий. Тийм байна. За Бачаргалын хувьд. За миний хувьд бол одоо хүн ээжтэй хайртай ээжийнхаа нэмийг өгдөг учраас хамгийн түрүүнд л үсэрхлэл ээжээд гэж хэлсэн бол да. Ээжээ. Тэ. За тэгвэл зөв хариултыг бидэнд ээж маань хэлж өгнө. За Бачаргал хүү маань аава ээж маа гэж хэлд орж ирсэн. Аава ээж маа. За миний саж өөрсдөө ээж гэж хэлжсэн бодож байна. Тэгээд ээж нь бас л мэдэж байна. Надаас илүү сайн мэдэж байна. Дээрс тэгэлгүй байх тий. За тэгээд жоох ер нь одоо та өглөгч үү?
Би ер нь өглөгч ер нь. Гайгүй юу? Юм харамлдаг. Маа гэж хэлд орж байгаа юм тий. Хүүхд бол уг нь бол надаа л гэмээр юм тий. Миний их ч гэдэг юм уу тий. Гэтэл одоо маа гэж өгж ийн гэдэг ч бас айгүй тийм мундаг гоё өглөгч хүний шинжин болоо гэж бодож байна шүү дээ. За таны хувьд юу гэж санаж байна та? За ээжэл ахта байнга л ээжтэйгээ байдаг штэ. Аауд бол ажилдаа л явчихдаг штэ. Ээжэл гэж хэлд орчихсон баг. Тэгжил бодож чинь тэгээд яг бол санахгүй нөө. За ер нь бол ээжэл гэж. Ээжэл. За үндсэндээ тааж байгаа юм байна. Тийм тааж. За тэгвэл манай бүрнийгийн манай ээж зүг хариултыг хэлж өгөөч. Миний охин бол ээж нь ажилдаа ороод аав нь охиноо хараад гэртээ байсан учраас аббал гэдэг байсан шүү. Ер нь ээж аавын амин хайртай охин шүү. За аав бол аав ажилтаа гэдсэн чи харин эсрэгээр аав бол харж үнжижсэн байх нь шүү дээ тий. Аав бол өө энэ ч намайг ажилтаа гэдэг тэгжсэн бахан. За Чингисийн маань хувьд Миний хувьд бол эмээ ээж л гэжсэн баг та. эмээ ээжээ. Тий. Эмээ дээр бас нэг өссөн гэл ярьд. Ааха. Тий. Яг хэдэн сартай байсан бол нэг төсөөлтөө нэг. Нилээн жоохон. За энийг тэр явцaalаас ингээ яг нэг явж исэн юм да гэл. Нилээн жоохон байсан гэсэн шүү дээ. Гарамтай байсан. Харцал. За Чингис маань эмээ гэж одоо хэлд орж исэн гэсэн үг байна шүү дээ. Ер нь бол тийм үү? За ээж хариултыг сонсъё. Миний хүү бол эмээ дээр өссөн. Тэгтээ ээжээ ааваа эмээ гэж л хэлд орсон доо. За баярлалаа. За эхний асуултуудад бол ерөөсөө манайхан бас их сайхан амжилттай хариуллаа. Хоёрдугаар асуулт. Хоёрдугаар асуулт гэхээр зэрэг та бүхний хувьд ээжтэйгээ хамт өнгөрүүлж байсан хамгийн жаргалтай мөч хаана хизээ ямар үед байна вэ? Хамгийн жаргалтай одоо тэр үеийг дурсан ярьцгаая бүгдээрээ тий. Одоо бол танаас эхлэе. Тэхөө. Манийхаа. Хамгийн жаргалтай. Ээжтэй хамт өнгөрүүлж байсан. Хамгийн гоё мөч үйл ах тий. Хүүхд байхад бүр нэлээд жоохон байхад ээж автагаа цуг байхтаа тэгэл цуг явал хүүхдийн баяраар ч юм уу хүүхдүүдийн тайдал парк маркн дээр тоглолоо. Тэгж явах хамгийн гоё байсан. Хүүхдтэй байх. Хүүхд болгоно л мөрөөдөг хүүхдийн баяр болохоор одоо тэнд очиж ээж хүүхдийн баяр болж бэлэг аав тэнд тоглоно гэл хамгийн гоё тэр л байсан. Санаж байгаагаар бол. За энэ ер нь бол нэг хүүхдийн баяраар ээж автагаа хамт баярлаад явах парк дээр очих тий. Энэ үед бол хамгийн жаргалтай үед байх нь шүү дээ. За ээж маань бодож байгаагаар ээж маань санаж байгаагаар ямар үе байх вэ гэдгийг сонсъё. Би бол хүүтэйгээ байхад л хамгийн жаргалтай цаг үе байсан надад бол. Хүүтэйгээ хамгийн жаргалтай байсан. За тустай байдаг болохоор тэгээд Одоо хүмүүс тустай гарцсан л та. Тэгээд хүүтэйгээ байхад л надад хамгийн жаргалтай. За баярлалаа. За таны хувьд? За миний хувьд гэх юм бол ээжигээ баярлуулах инээсэн бахыг харахад бүх мөч цаг бүх мөч надад ажиргалтай. Тэгээд би өөрөө сонирхдаг, тоглодог. Тэгээд намайг медаль аваад ирэх болгонд ээж минь их баярлдаг. Тэр үеийг л хамгийн их ажиргалтай юм болов гэж бодож байна. За тэгвэл ээж маань ямар хариулт өгсөн юм бол? За охинтойгоо хамгийн жаргалтай үеийг яг л хэллээ шүү. Миний охин сакс тоглодог. Сакс тоглох үрдээ медаль аваад ирэхээр л медаль орж ирэнгүүтээ гаргаад ээжтэй нэг хөргөн барьдгийг. Тэгэл ээж нь медалаас найдас аваад охинтой 20,000 төгрөг өгд юм да. Медаль бүрийн мэлаад юм аа. Тэр байдал бид хоёрын хувьд хамгийн сайхан жаргалтай дурсамжтай үе үү. За ямар гоё юм бэ. За тэг бүрнээ бол шууд бас ээж дээрээ шууд очиод ээж нөгөөдгөө өгөөчтэй тэгээд. Тийм байхгүй та. Ээжээ баярлуулах. Нарга байлаа. За гахалтай сайхан мөчүүд байна. За бачаргалахын хувьд. За миний хувьд бол одоо ээжигээ ер нь баярлуулжсэн үед бол хамгийн аз жаргалтай байсан гэх юм бол одоо хүний ээжтэйгаа аавтайгаа тий. Энэ хоёртойгоо би ч бас эмээ дээрээ өссөн бас эмээтэй бас амар хайртай. Энэ нийттайгаа цуг юм үзэж одоо наадам хөдөө одоо зугаалах. Баяр ёслоор хамтдаа байх. Тэр мөчөд бас гоё аз жаргалтай. Гээ халдаа ээжтэйгаа аавтайгаа эмээтэйгаа гуруулаа ингээд нэг гэртээ ингээд халуун ам бүлээрээ бөөндөө ингээд энийгээ сууж явах тэр надад маш их гоё санагддаг л да. Тэр л гоё аз жаргал гэж бодож байна.
За баярлалаа. За тэгвэл ээж маань ямар хариулт өгсөн юм бол? За миний хүү үнэ ярьж байна. Гэр бүлийн баяр тэгэл аавтайгаа, эмээтэйгаа бид бүгдээрээ халуун ам бүлээрээ одоо гэр бүлийн баяр ч юм уу ямар нэгэн баяраар цугларч үр хүүхдүүдтэйгээ ингэж бүгдээрээ божигнж явах их ар жаргалтай сайхан үе байдаг. За баярлалаа. За таны хувьд юу гэж бодож байна? За миний хувьд болохоор ээж аавтайгаа гэр бүлэрээ гэртээ байхдаа л хамгийн жаргалтай байсан. Тэг яг миний хүүхэд тахын жоо сандаг юм гэл манайх нэг ёолох цэцдэг байсан. Тэгээ манайх нэг ёолох цэцгаар юм Оросын юм дээр үе нэг юм каран гэх юм уу юм нэг одоогор бол нэг оромп шиг юм хэлбэртэй нэг тийм тоглоом байдаг гэсэн. Тэгээ нөгөө ёолохны оройн нэг юм мөшгөрсөн нэг юм юу гэдэг гэсэн. Тэр зурсамж ер нь л их үлдсэн. Тэр л их жаргалтай байсан гэж боддог шүү дээ. Ёлко гацуура гэр бүлээр бүр засаал. Жоохоо бүр багтаа. Тэр л их хамгийн жаргалтай байсан. За тэгвэл ээж маань ямар хариулт өгсөн бол бүгд харцгаая. Ер нь бол хүүгийн хилдэг бол энэ ч өөрөө жоохон байх үеийн дурсамжаа яриад сая тэр нэг ёолкны юу ярьлаа штэ. Тэр бол өөртөө тийм санагддаг ах. Би бол нөгөө яг тэрийг бол бодохгүй байна. Энийг нөгөө конкурс өгүүлэх гээл дагуулаад хоёулаа нөгөө нэг яагав. Нэг олон их сургуулиудаар яваад тэр үед надад их хүүгээ дагуулаад тэгж явжсэн их жаргалтай үе санагдаж байна. Бусад бол тэгэл одоо мэдээж хүүхдлийн чинь хүүхдийн баяр маягаар парк марк дагуулаа явах бол сайхан жаргалтай байлгүй яах хүүхдүүдэд дагуулаад. За баярлалаа. Мэдээж жаргалтай мөчүүд маш олон байлгүй яах. Тэгээд конкурс өгөхгүй явж исэн гэдэг. Одоо аюул олон сургуулиар явсан. Хаана ер нь орё гэж бодсон бэ? Хаагур явсан. Миний сургуульд төгсөж байгаа үед чинь нөгөө сургууль дээр нь очиж шалгалт өгдөг байсан. Тэгээ би хамгийн эхлээд шинжлэх ухааны технологийн сургуульд шалгалт өгөөд 4000 гаруй хүүхд өгч ирсэн юм. Би энэ холбооны инженер мэргэжлийн юуны талаар сурах гал өгч ирсэн. Тэр үед би 1067-д орж чадаагүй. Тэгээд тэрнээс хойш өгсөн бүх сургуулийнхаа конкурсыг дүнг очиж үзээгүй би. Оо тийм үү. Юус яваг. Тийм тэгэл байж байгаа л цэрэгт явал тэгээд цагдаагийн байгууллагад орсон да. Тэгээс шүү дээ. Тэгэл ажиллаж байна. За баярлалаа. Манайхан бол бас айгүй мондөг байна шүү. Би бол одоо энэ ажил мэргэжлийн онцлог орж ирээд байгаа мó эсвэл одоо баг ярьсан юм уу гэж хардгаар байна шүү дээ. Уг нь бол энэ асуултууд энд ингээд сая ингээд цоочтой чимлан дотор л байж исэн. Тэгээд гаргаж ирсэн. Тэгээд гайхалтай байна одоо ээжтэйгээ их ойрхон байдаг гэдгийг бас нэг талаасаа харуулж байна л гэж бодож ш тэ. Бүгдд нь бас баяр хүргэе. За дараагийн асуулт. За одоо танаас эхлэе тэхөө. Бас би бас нэг шудраг байх хүднээс хамгийн ихэнд хариулж байгаа хүн бол яг шууд тулгамдчихж болно те. Нөгөө гурав маань бол нэг тодорхой хэмжээний бодох хугацаа бас аваад байна шүү дээ те. Тэгэхээр зэрэг танаас эхлэе одоо. Ээжигээ хизээ хамгийн ихээр гомдоож байсан бай. Хамгийн ихээр гомдоож байсан. Би ч их сургуулаа төгсгөөд айгүй олон жил болсон юм аа. Тэгээд 3 дугаар курсээс шууд нөгөө цагдаа болсон. Тэгээд сургуулаа орхижсэн тэр үед гомдсон байж магадгүй. Манай ээж чинь нөгөө нэг хүүхдүүдэд дээд боловсралтай болохын тулд хамаг амьдралаа зориулсан юм баггүй юу. Тэгээд тэр үедээ яг мэрэгчлээ болсон үед ч гэсэн нөгөө сургуулаа орхижсэн тэр үед гомдсон байж магадгүй. За ер нь тэр л магадaltaй байна да. Тийм. Тэгтээ төгссөн. 8 жил явж байгаа төгссөн. Тийм. Тэрийг л гэж бодож байна. За тэгвэл ээж маань ямар зүйл дээр одоо танд гомдсон байх вэ? Эсвэл ээжигээ гомдож ирсэн зүйл байна уу гэсэн асуулт болохоор яах вэ? Миний охин олон жил явж байгаа шүтээсийн сургуулийг төгссөн. Тэрэнд нь ээж нь гомдох юу байх вэ? Тэгэл жил болгон юуны хүч нэгэмлэгийн Монголын бүх ард түмний 13 дугаар спартакиадад оролцох гээд саксны тэмцээнд оролцох гээд тэгээд саксаа хөөгөөд сургуулиасаа завсарцсан асуудал бий л дээ. Сая 2 хоногийн өмнө ээж цагаан сарын чи юу болж байна? Бэлтгэл ажил чи юу болж байна гэж нэг ширүү асуулаа. Тэгээд би дуграагүй зурагт руу хараа суужсэн чи яачаа ууралчаа юу? Юунд уурлаад байгаа юм? Гэдэг би уурлаагүй лээсэн л та. Тэгэхээр одоо энэ одоо ямар ширүү юм бэ?
одоо яхаараа ингэж намайг зандрах гэдэг болчихё юу та гэдэг байгаа юм уу хаашаа би одоо гөгшөөний зан руу явж байгаа юм байгаа үсттэй. Тэр охиндоо гомдоод байсан юм байхгүй. Зайлвал миний охин чинь мундаг ах. За тэр үед л нэг жаахан эвгүй санагдсан байх нь шүү дээ. Эсвэл энэ нэг ажил мэргэжлийн онцлог баг та бодвол Анзаар түштэй юм болвол тийм ээ. яа нөдөг анзаарыг Бидний хувьд бол юу гэдэг ингээл яг зүгээр ингийн нөгөө нэг хэлдгээрээ яац уралцсан юм уу яац юм. Ингээл ингээд нэг сууд өнгөрчөж байгаа зүйл маань бас ээжүүдэд маань хаяаж гисэн юм хүн дээр тусдаг байх нь шүү дээ. Ер нь бол тийм ээ. За бачаагалахын хувьд. За миний хувьд одоо би хамгийн сүлд ээжийг гомдоож байсан бэ гэсэн асуулт байна тий. Айгуу би чинь бага бахын тийм ширүүн огцом ууртай үг даадаг уу. Ээж нэг дүүнэр муундар нь бас манай дээр нь л тий. Тэр хүмүүс их олон аргахаараа тийм юм дургу тэр үед ээжийг гомдоож ирсэн болов уу. Тэгээ сүүлд нь би ингээд саяхан бас удахгүй очноо хүмүүн гэж хэлчихэд ажил ихтэй учраас очиж амжааг бас тий. Ээжтэй худлаа ирсэндээ бас дотроо харамсаад гомдооцсон болов уу гэж боддоо шин. Тэрнээс нь яг сүрхий айхтар гомдоо гэсэн шиг хинт гэж ээжигээ гомдохыг хүсгөө. Тий. Бас тий. Хүн өөрөө хэлж ярьж байгаа мэдхгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар бас буруу зүруу яриад гомдоочихдаг тийм асуудал байдаг. За тэгэхээр таны хувьд бол сая ерөнхийдөө нэг хоёр зүйл хэллээ шүү дээ тийм үү? Тий. За ингээд нэг одоо юу гэдэг ах дүүнэрээрээ ингээд их олуулаа байгаа үед ээжийг нэг гомдоцсон байж магадгүй гэж нэг юм ярьлаа. Нэг нь болохоор зэрэг удахгүй очноо ээжээ гэж хэлчихэд ажил мэргэжлийн одоо онцлогоос болоод ажил үүргээс болоод бас нэг удаж байгаад очсон тал бол байгаа юм байна. Тийм ээ. Тэгэхээр энэ аль нь вэ? Энэ хоёрын аль нэг хариултан дээр нь хувилбар дээр нь тойлоод авах тий доо. За энэ нэг одоо удахгүй очноо гэсэн тэр яриад мөн үнэн байна да. Тий. За тэгвэл ээж маань юу гэж хариулж байгааг бүгдээрээ сонсъё. За энэ бол үнэ. Ээж уцаар яриад ээж удахгүй одоо амархаараа л очно гэдэг. Тэгээд заримдаа ирдгөө. Тэгэхээр би бас одоо бас ажил нь болдгоо бас ахаад ажилдаа гарцсан юм болов уу гэж бодоод бас заримдаа нэг тиймэрхүү нэг гомдоод ах явах те бас ажил нь болохгүй байгаа юм чинь. Тэгээд бас нэг цагдаагийн сургуульд сурж байхдаа нэг хичээл таслаад хүрээд ирэхээр нь айгүй цагдаа болох дуртай хүүхдээсэн манай хүүхд. Тэгээд ийм дуртай байж миний хүү яах гэж хичээлээ тасалж ирж байгаа юм бэ? Тэгээд тэр үед нэг жаахан гомдчихсэн. Тэгээд миний хүү бол нэг гомдоод гүмөө. За баярлалаа. За тэгэхээр зэрэг ер нь бол ээжүүд маань бас хариултуудыг бол өгчихсөн байгаа. Тэгээ саяны хөлбраас гадна ээж маань бол сая бас хичээлээ тасалж ийсэнд нь би бол их гомдож ийсэн гэдэг зүйлийг бол бас ийм хариултыг бол бичиж үлдээсэн байна шүү. Хичээлээ ер нь жоохон тасалж ийсэн юм уу та? Хичээл дүрэн таслах дургүй байсан л да. Тухайд одоо ээжийн санаач юм уу хөдөөнөөс манай нэг имаа маань ирсэн байсан. Тэр үед нөгөө тухайд чөлөө авч чадахгүй бухимдаад имээ дээр очих тийм буруу нэг үйл хийсэ. Манай ээж яг үний хэлж л да. Үнэн. За баярлалаа. За таны хувьд миний хувьд бол одоо сая 2-3 хоногийн өмнө байна та. За нэг ээж өртөө хийжсэн чинь уцаар ирсэн юм. ажилтаа байсан ч нэ? Гэртээ байжсэн чинь уцаар ирсэн тий. Тэгээ эндээс нэг утас авсан ч ерөөсө болохгүй байна. Одоо тэгээ хаана яаж хандах вэ гэдэг. Одоо өмнө амханда надаас л туссан жаах гэсэн. Би тэгээд одоо нэг жоохон тиймэрхүү юм хийчихэр ер нь нэг бол бүтэхгүй болчихор жоохон уурлагддаг жоохон. Тэгээ би яаш гэдэг наа чи тэр цагдаагийн хэлцүүлсэн юм байгаа. Тийш ороод уулзахгүй барихгүй юу гэдэг. Тэгээ жоохон аашлаа жоохон зандраад нэг тэгээд гомдоцсон байж магадгүй. 2-3 хоногийн өмнөх нь шүү дээ. За тэгвэл ээж маань тэгээд ингэж байгаагаа сайн мэддгүй юм байна. Ер нь. Өөрөө болохоор би чинь загас наанаас ороод асуухгүй юу да гэсэн юм. Уг нь өвтөөхөө хэлчих хэвэл юм байна л. Ингээ сая бодоод тахт нэр яг тэгээд зандраад нэг жоохон гомдоцсон магадгүй. Ээж тэрүүг нэг ороод үзүүл яад юм бэ? Өө ээж наадах чимэр таг мартчих. Хаяал үгэнд ордоггүй. Үгэнд орохгүй болохоор л гомднох байс тэгэл ямар нэг эдгээр гомд юу гэдгэлээ өгтөл үр харам хэцэр бид нар ямар хэцний гомдлооч гэдээ яах вэ? Ёос таг мартсан л явж штэ бид тэрийг лав. Хаяа үгэнд орохгүй. Тэгээр ингээр их заа гिचэл худлаа ирнэ. Тэрнээс өөр юм бол алгаа. За тэгээ хариултан дээр бол бас
өгөнд орохгүй болохоор нь л ер нь гомддог доо гэж бичсэн байна шүү. Тэгээд яг сая хоёлоо бараг ярьж дуусаагүй гэж хэлтэй ээж нар маань бас яг ингээд бид нар дотроо бодцсон зүйл дээр ээж нар маань ингээд ийм сайхан нэрнгүй сайхан сэтгэлтэй нэг тод жишээ болоо гэж байгаа шүү дээ. За манай Чингисийн хувьд Миний хувьд бол манай ээж жоохон юмыг жоохон хүндээ тусгаж авдаг. Жоохон эмзэглэтэй. Тэг яг зүгээр ойр зүрийн ч юм уу нэг юм ингээд тэгэр ихт нь жоохон нэг тоохгүй ч юм уу нэг ажилтай ч юм шаардлага гарч бол тэр үе жоохон тэр тиймэрхүү нэг одоо үедээ нэг жоохон юмн дээр л жоохон хүндээ хүлээг авчдаг болохоор бид тэрийн даалган дээр гомддог болов гэж боддог л доо. Яг нэг тийм сүртэй бол нэг гомдож сайн мэдэхгүй л байна. Санахгүй яг жоохон эмзэг болохоор нэг жоохон гомддог бол яадаг бол дараа нь уушлахгүй тэгэл та. За ойлголоо. За тэгвэл ээжийг найруулдаг сонсъё. Миний хүү үний хэлж байна. Гэтэ миний хүү их зөөлөн сэтгэлтэй ээжтэй аягүй хайртай болохоор хүүдээр гомдох юм байдаг маа. Хит хоногийн өмнө би нэг миний хүү яг үний хэлэлдээ сая ээж жоохон рэнзгэлдэг гээд би хүүдээ яг хит хоногийн өмнө сар шинийн хамт яа бэлдэх зав байна өгсөн ажилласаа болол тэгсэн баг. Завгүй гээд нэг жоохон хэлэхээр нь жоохон тэгсгээл дотроо гомдсон. Энэ одоо ээжгээ сая явъя гэж яаж хаан бол да гэж дотроо бодсон л да. Тэгэхээр нэг гомдсон юм алах. Миний хүү ажилласаа болоод бас завгүй байдаг. Тэгээ хүүдээ их гомдоод их байхгүй ээж нь. Миний хүү бол маш сайн ухаантай сайн хүү. Ээжтэй аягүй хайртай дандаа баярлснаа хэлдэг. Ээжтэй надад хайртайгаа хэлдэг. Хүүдээ их баярлж авдаг. За баярлалаа. За ерөнхийдөө бол хариулт төгсөн юм байна те. Ер нь бол ижил хариулт төгсөн юм байна. Тэгээд яг хариултан дээр бол бас ээж маань ингэж утсан байна гэж шүү. Өнөөхөө хамт юм бэлдэж зав байна уу яах вэ хөөс. За яри гэж нэг ингэж ярьсан юм байна шүү. Яг нэг ажил үргэн юм байгаа л хулдаа мэдэж хэрэг тийм ээ. Тухайн үед яг одоо ингээл бид нар чи яг нэг ачаалтай дуудлагатай ч юм уу. Яг нэг юм юм аргираа залах ч юм уу. Залгаалаа нэрээс аваад яри ирээд ирэл гэж байгаа зөөр яхаа тийм юм таарч. Ямар ч үсэн шууд салгалгүйгээр тийм ээ. Аваад бид нар чинь одоо нэг дуудлагын дээр очлоо гэхэл доороо 30-40 минут бол яри гээл 30 минутын дараа залгахаар хүмүүс бол буруу болж магадгүй л дээ. Яри гэчихэд алга болчлоо гэж. Бид чинь хүмүүс амжуулчаад аминдаа тэгэл залгаж байгаа нь доороо 30 минут болж байгаа хамгийн багтаал. За дараагийн асуулт руу оръё. За одоо Батжаргалахаас эхэлнэ. Тэгээд бүрнээ хариулаад Чингис хариулаад Бадархацал хамгийн сүүлд хариулах нэ. За. Та ээждээ хамгийн сүүлд хизээ хайртай гэж өөрөө хэлсэн бэ? За хамгийн сүүлд ээжтэй хайртай гэдэг. Сая 1 сарын 21-нд миний төрсөн өдөр болсон. 28-нд. За. Төрсөн өдрөөрөө би хамгийн түрүүнд ээж аваартай уулзаар яриад ээжтэйгээ дандаа хамгийн түрүүнд уулзаар ярьсан. Хүн дандаа маш хайртай шүү. Ажилдаа явнаа. Тэгээд хүн дандаа маш хайртай шүү. Ажилдаа явна шүү. За ойлголоо. 1-р сарын 2017 оны 1-р сарын 28-ны өдөр бол ээжтэй хамгийн сүүлд хайртай гэдгээ бол хэлсэн байх нэ, тий? Өөрийнхөө төрсөн өдрөөр ээжтэй. За ээжийнхээ хариултыг сонсъё бүгдээрээ. За миний хүүний ярьж байна. 1 сарын 28-нд миний хүүгийн төрсөн өдөр болдгий. Тэгэл өглөө босоогүй байхад л утас уурхаар навсан чинь ээлжтэй хайртай, аавдаа хайртай шүү. Гэдэг. Тэгсэн чинь нөгөө төрсөн өдрийг мартчихсан байхгүй. Тэгсэн чинь мэдүүлж байна. Төрсөн өдөр ээж аавдаа хайртай гэдэг мессеж явуулсан байна. Тэгэхээр зэрэгэлд эргүүлээд миний хүү хайртай шүү. Аав ээж нь хайртай хүүдээ. За миний хүү хаана яаж тэмдэглэх гэж байна гэсэн чинь за ажиллаа хийгээ явж байна. Хүүн тэгж яагаад очиноо гэж. Маш хайртай шүү ээж аав хоёртоо гэж хэлсэн миний. За баярлалаа. За Бүрлэгийн хувьд. Миний хувьд бас адилхан 11 сарын 22-нд төрсөн өдрөөрөө энэ хороо дэлхий дээр төрүүлж өгсөн ээжтэй маш их баярлалаа хайртай шүү гэж хэлчихсэн. Тэрийг бол аягүй сайн санаж байна. За ээжийн хариултыг сонсъё бүгдээрээ. Миний охин 90 оны 11 сарын 22-нд төрсөн. Тэгээ сая 11 сарын 22-нд одоо төрсөн өдрөө болохоор хамгийн түрүүнд намайг төрүүлсэн ээжтэй баярлалаа. Хайртай шүү гэж хэлсэн шүү. За баярлалаа. За Чингисийн хувьд. Миний хувьд болохоор би уржигтэр гэж бодож байна. За. Уржигтэр яхаа нэг бид нар тэмцээнд орсон тий. Тэгээд нэг цом аваад тэргүүн байр эзлээд. За. Манай хилцээс зохион байгуулсан тэмцээнээс манай баг битэр нэг баг авахгүй. Тэгээд цом авсан.
Ямар төлөв? Теннисний төлөө. За. Тэгээд сам аваад тэгээд тэргээр медаль аваад ээж дээр очиж таарад. Тэгээд тайртай шигсэн. Ээж бас өдрөөс оройн хүүдээ хайртай шигтмээс санагдсан. За, ерөөс 2 хоногийн өмнө юм шүү дээ. За, ээжийн хариултыг сонсъё. 2 хоногийн миний хөө ээжтэй ирд медаль үзүүлээд үнсүүлээл тэгээд ээжтэй хайртай шүү гэж хэлсэн. За, баярлалаа. За, Баларх цулын хувьд. За би ч өдөөстэй сайн санахгүй байна да. Гэхдээ ээжийн төрсөн өдрөөр хэлсэн байна. Манай ээжийн төрсөн өдөр 3 сарын 10-нд болт. За. Тийм ажил болгоо яг март болгоод би чинь март заримдаа ажилтаа заримдаа ажилгүй яг дундчлал гэрийнхээ хүнтэй хамт билег аваад орд юм да ажил. Тэгэхээр хамгийн сүүлд 16 оны 3 сарын 10 тэгэж хэлсэн байна. Тэрнээс хойш баг хэлээг ухаа. Аа. За ээжийн хариултыг сонсъё тэгвэл. Оо тэгсэн яг. Төрсөн өдрөөр л ээжтэй хайртай шүү гэд ихнэр хүүхдтэйгээ ирэл. Ээжгээ их гоё баярлуулдаг да. Тэрэнд нь ээж нь их баярлдаг шүү. Хамгийн хаана яаж баярлдаг вэ гэвэл миний хүү чинь нөгөө ээж хаан төрсөн өдөр мартаар гэд тус тусд нь айгүй гоё баярлуулдагт нь би хүүд их баярлдаг. За баярлалаа. За манайхан орсон маш гайхалтай сайхан хариултуудыг өглөө. Ээжүүдийн маань хариулт ч гэсэн ер нь бол бас их сайхан нийцж байна. Та бүхэнд баярлалаа. Тэгээд одоо будахгүй бас хэдхэн хормын дараа бүгдээрээ эргээд уулзсах болно. Дахиад нэг даалгавар бол манай оролцогчдыг бас хүлээж өгье. За энэ үе дээр бол манай оролцогчид маань өөрийнхөө ээжийг өөрийн одоо 6 дахь өдөр хөгжилдэг штэ. Мэдрэхүүгээрээ бол олох ёстой байгаа. Ширээн дээр ээжүүд маань нэг гараа ингээд зэрэгцүүлээд дараалуулад тавих ёстой. Оролцогчид маань бол одоо нүдэ боосон байдлаар 4 ээжийн маань гарыг барьж үзээд за энэ л миний ээж бах та гэсэн ийм сонголтыг бол хийх ийм даалгавартай байгаа. За хамгийн ихний ээжийн гар бол энд байгаа. За тэгэхээр зэрэг эндээс эхлээд та 100 гар тал руугаа 4 ээжийн гарыг дөрүүлэнг нь одоо ингэж барьж шиг явуулсан үү те. 100 гар тал руу. За ээжүүд маань гараа тавиарай. Ээж юм шиг байна. За энэ сүүлийн сонголт уу? За тэгвэл таны сонголтыг харъя. Боос жоо төгөрсөн. Зүг бэлтгэв. Харин тийм. Зүг. За. За тэгэхээр зэрэг ээжүүд маань бол дөрүүлээ гарнуудаа ширээн дээр тавьчихсан байгаа. За энэ мөн юм шиг энэ. За шууд сонголтоо хийж гэнэ үү те? Тий. За тэгвэл сонголтыг харъя хоёлаа. За. Яста. Баримжаа алдсан. 4 ээж дөрүүлээ нэг гараа тавьчихсан байгаа. Та тэгэхээр зэрэг эхнээс нь ахуулаад 4 ээжийн гарыг бол нэг нь барьж үзэж байгаа, тэмтэрч үзэж байгаа, дийлж үзэж байгаа өөрийнхөө ээжийн бол одоо олох ийм даалгавар байгаа. Энэ. За өөр бодох шаардлага бол байхгүй тийм. Байхгүй. За. Зүг. Манай ээжээ камбар байна. Зэвэргийн салхин хөвсөн үлээхэд зүудлэгтэй тамин дарсан ээжээ хөөга хүлээсэн ихийн сэтгэлийн хүрээ бирлээгээд зэрэглээ чи хорхгүй манан
За энд хамт олон хөдөлгөөн ирсэн албаагч болон ээжүүд бүгдэнд нь баярын мэнд хүргэе. За ингээд бүх Монголын нийтийн эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. Ээжигээ гомдоож ирсэн бол намайг уучлаарай. Хайртай шүү хүн. Экод өнөөдрийн нэвтрүүлгийг бэлтгэсэн Экод төдийцэн хамт олондоо баяр хүргэе. Өнөөдөр ийм сайхан нэвтрүүлэг одоо зохион байгуулж биднийг урьж одоо хүүхдүүдийн нэг өдрийн ажлын ачааллыг гэсэн буураад ингээд гоё ээж нүртэй нууц сэтгэл санааг ингээд ойлгож одоо хоорондоо ингээд ойлголцож ярилж хөөрүүлсэнд одоо та нартай маш их баярлалаа. Тэгээ одоо Мартин намны баярын танай байгууллагын хамт олон эмэгтэйчүүд бүгдээ хүрэлцэн ирсэн ээж нэртэй хүүгийн хамт ажлын хамт олон Мартин намны баярын мэнд хүргье. Үүдээ хайртай шүү.